За хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самбат сонирхомд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио өчигдөр буюу 5 дугаар сарын 20-ны даваа гарагаас залуу зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Дулам Сүрэнгийн учрах тавилан өгүүлгийг цувралаар хүргэж байгаа. Ингээд энэхүү өгүүлгийн 2 дугаар хэсгийг та бүхэнтэйгээ өнөөдөр хуваалцъя. Учрах тавилан 2 дугаар хэсэг. Сарнаа сэтгэлээ чангаллаа. Учран дээр хүүгээ цэцэрлэгээс нь авах ёстой. Нэлхүрдээ нулимсаа үзүүлж болохгүй. Замаараа дэлгүүр орж нүдний шил авч зүгээд цэцэрлэг дээр ирлээ. Хүүхдүүд аль хэдийн тарчихсан. Төвний хүү чингүүн багш жижүүрээс өөр хүн харагдсангүй. Цэцэрлэгийн багш түүнийг хүлээж ядсан байдалтай хувцас өмсчихсэн үдэн дээр зогсож байлаа. Сарнаа багшд хандан "Уучлаарай. Надад яаралтай ажил гараад жаахан хоцорчлоо" гээд санаа зовсон байдалтай түүнтэй мэндэлэхэд багш "Зүгээрээ. Дахиж ингэж хоцорч болохгүй шүү. Хүү чинь нилээ хүлээсэн баха. За би ч явъя да" гэсээр гарч одлоо. Шингүн хүүхдүүд явчихсан ээж нь оройтож ирсэнд гомдсон бололтой. "Ээжээ, та яагаад ирэхгүй удаад байсан бэ? Өглөө намайг хүргэж өгөхдөө орой эрт ирж авнаа гэд амласан биз дээ. Хоо, ийм хүн нүдний шил хаанаас авсан юм? Аав хамт ирээгүй юм уу?" гэдэл олон зүйлийг зэрэг шулганан асууж байлаа. Сарна хариуд нь юу ч дуурсангүй. Хүүгийнхээ асуусан бүхэнд хариулах сөхөөж байсангүй. Нүднийх нь өмнө түрүүний болж өнгөрсөн бүхэн эргэлдэн хургаж учраа олохгүй үемэрч явлаа. Тэгэхэд чингүн дахиад л "Хичээ, та их ууртай байгаа мó? Би таныг ирэх байх гээд цонхоор хараад л байсан. Та намайг юм асуухаар юу дуурахгүй юм? Надад гомдчихсан юм уу? За би танаас одоо дахиж олон юм асахгүй" гэд ээжтэй эрхлэн гарыг атгаснаар чимээгүй боллоо. Сарна хүүгээ юу ч дуурахгүй доош тонгоон гунигтай явааг саялан анзаарч "Минийхөө ээжигээ уучлаарай. Ээжийнх нь би өвдөд байгаа юм аа. Тэгээд л олон юм ярмааргүй санагдаад хоёулаа хурдхан шиг гэртээрээ" гэж хүүгээ харагдаад түүний хөтлөм гэрлүүгээ яран алхлаа. Сарнаа гэртээ ирээд цай ууж жаахан тайвшрах гэсэн боловч бас л болж өгсөнгүй. Таачд юу дутагдсан гэж өөр хүүхэнд. Ерөөсөө л бали. Сали. Өнөөдөр намайг хуурч байгаа хүн дахиад хичнээн шудаа хуурах юм бэл. Манай ангийн гэрлээ юу гэлээ? Цэлмгийг тэр хүүхэнтэйгээ нэлээд олон удаа хамт явж байхад нь таарсан гэсэн. Гэтэл би түүнд ямар их итгэж түүнийг ямар их хайрладаг байлаа. Миний хань гэдэл өөртөө байгаа бүхний л түүнд зориулсан.
саяр байхад яасан гэж намайг хурч байгаа юм лөө. Нүдэрээ хараагүй бол итгэхийн харгалах. Тэр хүүхэн нь надаас илүү гараад байхааргүй харагдсан. Гэхдээ юунд нь болдог байна? Би өнөөдөр хэрэггүй ч ажил дээр нь очдог байж юу? Мэдээгүй хараагүй байсан бол илүү дээр байж. Үгүй. Тэгээд хүн намайг хуурч байхад мэдэхгүй тэнийг юм шиг явж байна гэж юу байх вэ? Одоо би түнд яаж итгэх юм бэ? Таанчтай. Хэлэгч үг алдахгүй юм. Гэж бодох зуур дахиад л гомдол цөхөрлийн нулимс нүдийг нь бүрхээд ирлээ. Тэрээр нулимсаа хүүдээ үзүүлэхгүй тулд ариун цэврийн өрөө рүү нүрээ угаахаар орлоо. Нүрээ угааж зогсон гоо царайгаа толонд хараад дахиад л бодолд автав. За ер нь салж сарнилаа гэхэд хэн хохирох вэ? Хүн л зов. Эцэг ихэн салж сарнихад үр хүүхэд нь л зовдөг шүү дээ. Тэгэхээр хамаагүй яаран шийдэж болохгүй юм байна. Юу ч болоогүй юм шиг чимээгүй уучлаад өнгөрөвл бүр л даврах байх. Яасан дээр вэ? Би энэ хоёрын нүдэрээ тэр хүүхэнтэйгээ яаж нэлгэрч байгааг нь харчихад юу ч болоогүй юм шиг уучлж чадна гэж юу? Эсвэл ер нь ирэхээр нь хувцсыг нөгөөд хөөгөөд явуулъя байсан. Тэр хит хоног явж байгаад ихнэр хүүхдээс нь илүү хүн үгүй гэдгийг ойлгоод уучлалт гуйгаад ирэх үз. Харин чадсны юм гээд нөгөө хүүхэнтэйгээ сул чөлөөтөө зугаацж өгөх баг. Тэгэхээр яасан нэр вэ? Ямар ч хэцүү юм бэ? Амьдралд минь ийм зүйл тохиолдно гэж өстө төсөөлж байсангүй. Дэндүү итгэж явсных байх л та. Ганцаараа ингэж уучраа олохгүй үүмэрт суухаар найзтайгаа ярилцсан дээр баг. Уянгад хэлдэг ч юм уу? Тэр чинь энэ тал дээр туршлагатай бас ухаантай хүүхэн. Ер нь тэгсэн дээр юм байна. Цэлэнгийн гэртээ ирэхээс өмнө хурдхан шиг явъя гэж шийдээд альчуур авч нүрээ арцсан болоод тэндээс гарлаа. Уянгаруу залгатал ашгүй утас авч байна. Сайн уу? Миний найз чи ямар орой залгаж байх юм бэ? Сайхан. Найз нь чамтай ярилцах хэрэг гараад. За юу болоод ийм орой залгаж байдаг юм бэ? Би зүгээр үү? Цэлмэг гэртээ байгаа юм уу? Би зүгээрээ. Цэлмэг ажилласаа ирээгүй л байна. Найз нь чамтай уулзч байгаа тайлбарлая. Чингүн бид хоёр л байна. За тэгвэл найз нь очиод авах уу? Машинтайгаа танай хажуухнаар явж байна. За тийхүү. Бид хоёр тэгвэл хувцас өмсөд байж байна. Гисээр утсаа тасаллаа. Сарна цэлмгийг ирэхээс өмнө гэрээсээ гарах минь. Хурдхан шиг л явах минь. Харахаас ч дургүй өрчөж. Хараас дуудсан болоод буцаад өрөөндөө орчих жоо юм да. Эсвэл нөхөө хүүхэн нь буцаад ирсэн биз? Одоо ямар нүрээрээ тэр гэрт ирэх? Ирэхгүй байсан даач бараг дээр үз. Гэж бодох зур үнэн голоосоо түүнийг үзэн ядаж байлаа. Додолгүй сарнай найз уян гэрж чингүүн тэр гурав гарч явлаа. Цэлмэг өрөөндөө нилээн суусны дараа гэрийн зүг хөдлөв. Гэртээ яаж орондоо гэж бодхоос
нуруугаа ахуулсан мор шиг халгаж байлаа. Тэрээр гэрийнхэн ойролцоо машина тавиад хажуугийн ресторанд орж ганц 2 шил шар ариг ууд суулаа. Би гэдэг хүн сарнагаад энд их гомд очлоо доо. Хитийдээ манай ажил дээр ирээд байж яддаг байна. Хаалганы ард зогсож байна ч нэ санссангүй шүү. Гэтэл би гэдэг энэ толгой халиунаатай яаж баларч байлаа гэж өөрийгөө бодох зур инээдэн чүрх шиг, ууран чүрх шиг хажим мэдрэмж төрлөө. Сүүлийн үед даанч их задгаа байсан юм аа би. Ингэж галдуулах гээд л байж. Халуунаач угийн халуухан хүүхэнлтэй. Гэхдээ л сарнааг минь яаж гүйцэх вүлээ. Зэлмэг хүү охид хүүхнүүдтэй орооцолтоол биз. Гэхдээ амьдралаа бол алдаж болохгүй шүү. Муу бүлтгэр өрмөнүүдэд унтсан байгаа да. За ер нь л гэртээ оръё. Гимгийн сүн гимээ хөлөөхөөс өөр яах вэ? Ингээд зүрхээ чангалан бодоод гэрийн зүг явлаа. Гэртээ орж иртэл ямар ч чимээ аниргүй намгүм. Манай хоёр унтчээ янзан гэж бодоод аль болох сэрэхгүй хичээн үлмий дээрээ явсаар унтлахын өрөөгөр сэмэрхэн шагаатал хүн алхаа. Гайхаад галзуухны өрөөнд ортол тэнд ч бас алга. Тэрээр хувцаан тайлж орон дээр чулуудч хаад зураг танасаалаа. Гайччихсан юм болоо. Би мэдээж гомдоочихсан юм чинь. Ер нь яаж ч утсан юу гэж гэртээ байхад хатмынх руу явсан байх. Маргаашнаас уурн гараад гэртээ ирэх үстэй гэж бодон жаахан тайвшраад зурагтаасан буйдан дээр хөвтлээ. Унтах гэсэн боловч нойр нь хөрсөнгүй. Хатмынх руу очсон юм болов уу? Залгаж асуудаг юм билүү гэж бодогдоод болтгүй. Уцаар ярих гэхээр миний тухай сарны ээжтэй хэлсэн бол нэлээд ширүүх юм болох байхаа да гэж халгаад залгаж зүрхэлсэнгүй. Нэлээд хэсэг хөвцсний дараа зориг гарган хадмынх руугаа уцтлаа. Хадмыч нь уцаа аваад сарнаа чингүн хоёрыг ирээгүй болохыг хэллээ. Харин чи морой тэр хоёрыг асууж байхад гайхаж байв. Сэтгэлэн зовсон цэлмэг наас цааш холхиж хөрвөөсөөр үүр зайлглаа. Гурав хоног өнгөрөв. Сарнаа чингүн хоёр хаанчалга таньж мэддэг хамаатан садан найз нөхөдгээд асууж сургалаагүй газарч гэж цэлмэгт үлдсэнгүй. Гэхдээ надад томдоод нэг тийшээ явсан бол би ядаж мэдмээр юм. Эсвэл хэлэхгүйгээр явчихв гэж өөрийгөө тайвшруулсан ч санаа амар тайван байж юрч чадсангүй. Очиж магадгүй гих бүхий л газраар орлоо. За дахиад нэг оног харцнаад тэр хоёрыг алга болсон талаар цагтаад мэдээ. Гэтэл хадмууд нь нэг л тайван байгаад гайхаж байлаа. Цэлмэг өдөржин тэр хоёрыг хотоор хайгаад орой ирэхэд өнөөхөл хоосон хөндий эцгүй гэр өгтөн.
Эхнэрийнх нь дулааны нэмсэглэл халуун хоол. Хүүгийнх нь цангинсан инээд эцгүй. Цаанаал хүйт даасан гэрт 3 хоног ивэрч хэлэхдээ чамгүй их зүйлийг тунгаан бодлоо. Ингэж цэлмэгийг учраа олохгүй өмөрч суухад Сарнай найз уянгийн зөвлснөөр хайрхан амралтын газар хүүтэйгээ хамт амарч байлаа. Миний найз зөвхөн ээж аавдаа л хэлээрээ өөр хүнд хэлж болохгүй шүү. Нэг хэсэг тэгээ цаатахаасаа хол байгаад сайн хашраагаад ав гэж хэлсний дагуу энд амарч байгаа нь. Сарнай ээж аавдаа л хүүтэйгээ хамт энд байгаа тухайга хэлжээ. Өөр хинт ч битгий хэлээрээ тэр тусмаа цэлмэгт ингэж ээжээсээ амжилан гуйжээ. Тэмдээч ээж нь тайван байгаа нь тэр. Харин бусд нь бол тэр хоёрыг хэлжмээгүй алга болсонд гайхацгаан төгшөж байлаа. Өнгөрсөн 3 хоногт Сарнай цэлмгээс дутхааргүй их зүйлийг тунгаан бодож амжлаа. Нөхөр нь чухам яагаад түүнийг хуурах болсон? Амьдралын үнцэн, утга учир, үр хүүхдийнх нь хувь заяа гээд түүнд бодоогүй зүйл бараг үлдээгүй бизээ. Мэдээж удахгүй Сарнай хүүтэйгээ хамт гэртээ харна. Тэдний амьдрал цааш хэрхэн үргэлжлэхийг цаг хугацаа харуулах биз. Тэрээр ингэж шийдсэн. Гэхдээ түүний сэтгэлд хэдийн шивэрч эхэлсэн гомдлын бороо татрах яагаачгүй байлаа. Магадгүй насан туршдаач тэр бороо шивэрч мэдхэл юм. Үргэлжлэл бий. Их Монгол радио залуу зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Долом Сүрэнгийн учрах тавилан өгүүлгийн 2 дугаар хэсгийг та бүхэндээ хуваалцлаа. Үргэлжлэл 3 дугаар хэсгийг таал хавг гарагт Их Монгол радиогийн эфирээр 13 цаг 30 минутаас хүлээвэн сонсороо. Өгүүлэгч Хосвэр, дууны найруулагч Цэнтава. Их Монгол радио 2019 он. Сонсогчдаа өдрийн цайгаа уучгаад төрч чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг.